Ивент төгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Ивент төгч аз жаргалын амт Icemark. Dream телевиз үзүүлж байна. Сайн байцгаана уу guys. Түмээ ирсэн байна. За тэгээд өнөөдөр дараачийн нэг Clash Game show нэвтрүүлгээр уулзж байгаа үнэхээр их таатай байна. За guys, өнөөдөр хэдүүлээ Аз TVд одоо илүү алдартай mobile e-sport-ийн гал тоглоомуудын нэг болох Mobile Legends байх юм аа. Энэ хэсэг жинхэнэ багийн ажиллагаа хүчийг сорьсон тулаан байх болно. За мэдээж уламжлалт ёсоор 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 2 баг өрсөлдөх бөгөөд 2 зочин баг өдөрт нь тоглоно. Эхлээд юутад шийдвэрлэн өнөөдрийн хооролцож хүсэлтэйгээ хэлцгээе. Сайн байцгаана уу, намайг Төр Мандхавагтай ирүүл гэдэг. Би 60-р сургуулийн 7-р анги сурдаг. Намайг Мегамрын Жонин гэдэг. Би 20-р сургуулийн 8-р ангийн сурагч. Намайг Хэрхэн Баяр гэдэг. Яарцлт. Legend 3. Эмил Reaper. Зам. Алташгаа. Хэдэн настай? 13. Ямар сургууль? 20. Эмил нэг. Тика гэдэг. Яарцлт. Майтик. Намайг Нямдавагийн Нямстраа гэдэг. Би одоо 15 настай, 10 дугаар анги. Сайн байна уу? Намайг Ивэх Наран гэдэг. Би 12 настай. Сайн байцгаана уу? Намайг Батбаярын Бэлэг Сайхан гэдэг. Би 12 настай. Би 154 дугаар сургууль сурдаг. Сайн байна уу? Намайг Хөслөн гэдэг. Би Баянзүрх дүүргийн 69 дугаар сургууль сурдаг. Одоо хэдүүлээ 2 баг болж байгаа гэх юм уу? Би сайн мэдгүй байна. Би 2 стример гэвэл Мио Савтаз хоёрыг ирээсэй. Би бас Миос фотог ирээсэй л хэлсэн ч тоо. Би бол Савтаз N2. Би бол Миклиг ирээсэй гэж бодож байна. Микли бол нэрээ бэдрэх. Мигли Мио 2-ыг ирээсэй гэж бодож байна. Тэгээ баг Миогийн багт орлоо гэсэн. Одоо стример ирж байгаа юм болоо. Хаана явж байгаа юм бол? Энэ удаагийн дугаард ютубер Микли анх 2016 онд ютубын ертөнцид хөл тавьсан нэг. Ихэвчлэн аимшигын сэдвт тоглоом, влог, стрим зэрэг төрлийн бичлэгүүд хийдэг. Хошин, хөгжилтэй байдлаараа үзэгчдийг өөртөө татдаг. YouTube дээр 288 мянган дагагчтай билээ. CJ TV буюу Ганзоо. Гончгийн ганц зориг нь 2016 оноос эхлэн CJ TV YouTube хуудсыг ахтайгаа хамтран хөгжүүлж эхэлсэн. Тэд сонирхолтой кинонуудыг тайлбарлан хүргэхээс гадна танин мэдгүй холбогдолтой контентуудыг ч бэлтгэн хүргэдэг билээ. CJ TV нь үзүүштэй, мэдлэг олох хүч байдлаараа үзэгчдийг татдаг. YouTube дээр 522 мянган дагагчтай. Нэг л яхад анх удаа уулзж байгаа болохоор нэг баг болмор санагдсан. Сонирхолтой санагдсан. За би ишээс Яа. Хоёр стример гарч ирэл. Тэгэл би CJ явах байна, Weekly явах байна гэж таниал. Тэгэл шууд Weekly явахын багт ормоор санагдсан. За юу яцгаана? Би ютубер CJ багт орохыг хүссэн. Яг тэгвэл миний дуртай ютубер. Хийдэг бичлэг, хоолой ер нь л тэгээд дуртай дөө. CJ Weekly. Хүүхдүүдэд харахад бол амар хөөрхөн реакшн үзүүлсэн шүү дээ. Намаа Каралич Сандрал байсан. Би яг өөдөөс нь ингээл харц толгон гут шууд ич Сандрал. Гэдэг ингээд нүрээ нугаадсан. Тэгэхээр айгу хөөрхөн байсан манай хүүхдүүд. Анх орж ирэхэд хоорондоо жижиг хийцгээгээл тэгэл нөгөө кино ярддаг авах шүү дээ. Хоорондоо нилээн л мар хийгээл яриад лээсэн. Тэгээ зарим цуг зураг авахулъя гээл. За хүүхдүүдтэй юун төрөнд тоглоно, үзэгч хүүхдүүдтэйгээ уулзсан гэхээр бас хөөрхөн санагдсан л та. Тэгээд бас нэг өдрийг тоглоод бас хөгжилтэй хизээж мартахгүй бас дурсамжтай өдрийг өнгөрүүлнэ гэж бодсон. За хэдүүл багтаа ямар нэр хөө? Яг яаж хурцч? Одоо ингээд шууд хурцчих юм уу? Нэр ингээд хурцчих юм нэр юу? Тэгээ би толгойн дотор яг 4 эсрэг 4 болох юм байна гэж бодож байсан чинь 2 стример ах орж ирээд 5 эсрэг 5 болоод яг бид нарыг айлахыг барах юм санагдсан. Нэр юу? Харин Ингэж уучлаарай. Амар өөртөө ихтгэлтэй ярьж байна те. Та 3 жил болсон шүү дээ. 3 жил юу хийсэн юм? Яг үндэ 3 жил эмэйл тоглож байгаа ирсэн юм аа.
Эмэл за энэ ч олон жилийн түүхэлтэй. Гэхдээ би ер нь ингээл хальтмалт тоглолцоор байгаа л ер нь өнгөрдөг ус. Ер нь гэтээ анх гарахт нь 1 2 3 ингээл тоглож байгаа бол дараа нь бүр 4 5 жилийн дараа дахиж тоглоод дараа нь дахиад 4 5 жилийн дараа тоглоод. Одоо ер нь эмэл ч хэдэн настай юм бэ? За эмэл их чинь за нэг 20 оны үед л би хальмалт сонирхлоор нэг тоглож үзчихсэн да. Түүнээс бүр айхтар болоо тогтмол тоглоод байдаг юм аа. Тэгээ хаяада нэг үйц үедэл надад тоглох хүүхдүүд танд ч хэлэхэд болж өгвөл ахыгаа жоохон өшөөгөрөө гэж хэлээ да. Аль нь ч хамаагүй зүгээр л аль нэгэнд нь ороод зүгээр л гоё тоглолцоо л гэж бодож байна. Зүр мэтлэх нэг арай нэг хөвгцтэй болохоор нэг хүүхдүүд багт нь орохыг хүсэж юм болоо л гэж. Тэгвэл одоо ямар баатраар ямар лейнд яаж хуваагдаж байгаа? XP даграад тэгээд 268 мэжтэй. 268 XP дээр юм уу? За чи Би ер нь jungle mangle явуулъя. Jungle Mangle явах юм биш үү? За. Ял jungle тангаас бусна. Jungle танкаас бусдна. За. Marksman. Юулээ ингэж тоглооч болоо. За тэгвэл хэдүүлээ ингэж би тэгэл үлдсэнийг авч идэ. Угаасаа би ямар ч ролн дээр амар тоглолчихно. За ямар цолтой Майтик хэрэг удаа тоглож байгаа. 6 өдөр болж байгаа. За чи Ийм л босод тоглоомоор бол багаараа ингээ хамтарч ажиллаад баатар ингээ сонгоол ским авал таавар маавар гэх тим байдаг болохоор их сонирхолтой. энэ жилээс баг надтай адилхан дуу юм байна да. За Би хамгийн анх эмэлийг 2021 онд тоглож гисэн. одоо ямар цолтой гэсэн бэ? Legend 5. Яа. За хануулаа ер нь их амар сайн тоглолтон маа. За анх тоглож үзчихсэн үе гэвэл ер нь 20 онд ер нь тоглож үзчихсэн. Гэхдээ ерөөсөө нэг байнга тоглолтмоо. Одоо цол гэх юм бол epic. Epic 2 воштой байна. За тоглохын хувьд бол ихэнхдээ marksman, за тэгээд mage. Бүгдээрээ надад дүүс тэгээд цол лидер харсал өөрөөгөө ер нь ганцаараа л архаг төвсний радарстай л гэж. Үеийн хүмүүсээс юм бол бүр сонирхолтой болгосон баг. За 4 месоор ямар ч үсэн суулж үзэх юм байна. Багийнхныгаа суулгах юм. Таад мань бол ерөөсөн меклиг бол суулт өмчлөөд авсан байгаа юм байна шүү дээ, тий? Зур багталцсан л байгаа наа. Би меглийнхын л багт ормоор байна. Тийм үү. Натаа баг болохгүй юу? За. Оо гинэ. Болохгүй юм байна. За ямар ч үсэн ингээл багуудаа бол уул нь бол ингээд сонгочоод байгаа юм байна шүү дээ. За гэхдээ одоо яалттай байлээ. Ямар ч байсан тэгээд бүгдээрээ суулаад үзье. За суулцгаа. За миний багт орох ихний хүүхдийн нэр бол Slag юм уу? Ignis гинэ. Окей, за Ignis манай багт ихний юугаар. Баярлалаа. Ер нь болоод гэж шүү guys. Хэдүүлээ ингээд ихний үнэ авчлаа шүү. Ер нь ингээд энэ лайнаараа яваад байна шүү. За Shine. Би нөө. Тийм үү? Ойлоо ингээд нэг баг болчихж байгаа гэсэн үг. Хүснэр болохоор гэж. CJ яг суглаад би тэгээ CJ яг багт ороод тэгээ ямар нэгэн арга ашиглаж байгаа мэдлээ ах юм багт орох гэж бодсон. BCA бэлгэнэ. Яа, окей. За. Fix. Оо тийм. Оо за. За зөвхөж. Тэгэл манай багт ормоор байгаа юм байна шүү дээ. Арга даанч чамайг авч чадсангүй те. За. Int DK гэнэ үү? Би. Int DK. Окей, за. Mr. Play. За. За одоо нэг ганц л үлдсэн шүү те. Одоо чи ийл юм байна л. Актив нэрийн дуудаж өгье. Datix Pay. Яа, өхөл бол төлнө л гэж байгаа юм те. За. Ерөөлтөө хоёулаа сэлжил та. Тэгэл та. Окей. Суглаа суглах нь яг сэтгэл тогтлон өгч байсан. Би яг CJ яхаа импакт орё гэсэн чинь яг сүүлд нь миний нэр үлдээд Микл яхад орсон. Гэтэ би Ивик нарангийн төвхтөө багаас олж CJ яхад нэг болсон. Үеийг тохиролцсон уу? За. Тэгээ ахын багт орчоод тэгээд би одоо сайн тоглоноо. Би ялнаа л гэж. За манай баг тий. Хойлоо солих юм уу? За тийм үү тэгээд тэгээд бидрийг заримгаар тайлж байгаа юм байна.
За Ice Mark-ийн Lala гэд ийм зарим байна. За бүгд зарим хийцгээр. За тэгээд тоглолтод орохоос өмнө бас нэг сайхан сэрүүцэж аваад тэгээд тоглолтод орцгоо. Монгол тийм байдаг гэж бодоо зүгээр гадаад жижиг ингээл тэмцээн контент энтер байдаг гэж бодоод би бүр баярлал дотроо ингээ хөөрөөл гоё байсан. Эхлээ багийнхнаас сонгуулдаг шүү дээ. Тийм үү? Таймер сонгох гэж байгаа. Дуртайгаас сонгох. Энэ бүр өнгийн дагаа сонгох гэж шүү дээ. Хойлоо хам цэнхрийг. Хойлоо цэнхрээ гэдэг юм уу те? За ер нь манай дүү болоод олчвол дээ. Биш хойлоо ингээд манай нэгдүгээр хүүхдүүд рүү чиглэл айгүй хөрх юм ийжсэн. Тэгээд телевиз гэдэг утгаараа айгүй телевиз дээр ийм гейм шоу болж байгаа гэдэг бол бас надад айгүй гой санагдаад тэгээд зөвшөөрсөн байгаа баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэй хандж хэлэхэд хичээлээ сайн эцгээгээрээ аав ээжийнхээ үгэн сайн орцоогоорой, хоолундаа сайж байгаарай, сайн ундаж амарцаагаарай л гэж хэлээ да. Намайг дэмжээрэй. Манайха багтаа ямар нэр өгөх үү? Дэни бурхан Арис. Аник амар юу вэ? Нөгөө сквад үү? Аник Таны бүх тал өгч байна. Үгүй Аник гэдэг амар сквад. За манай огийн нэр бол босоо. Дайны бүх гэсэн нэр өглөө. Дайны бурхад ёо ямар амар юм бэ? Хэдүүлээ бүр амар нэг болсон. Ингээ Дайны бүх. Дайны бурхадыг ялагч гэдэг чи. Болж байна уу? Үгүй Болж. За дайны бурхадыг ялагч гэдэг өгч байгаа. дуртай стримертэй хамт тоглох гэхээр ер нь л надад гоё л. Сэтгэл өндөр. Тэднээс би шинэ юм сурч аваад надад үнэхээр таатай л авах. За өнөөдрийн тоглолтыг Cyrus Cast болохоор ярьлаа. За энэ удаагийн тоглолт нэлээд өөрнөд зовлон. Яагаад вэ гэвэл эсрэг багта баатар сонгож өгнө. Одоо цэнхэр багийн баатруудыг улаан баг сонгож өгөөд улаан багийн баатруудыг цэнхэр баг сонгож өгөх. Ёстой байгаа. Автоматар сонгогдсон. За эхнээс авахгүй л баатраа хэлж байна. Эндээс Жила, Рафаэла, Клинт 3 пикэлсэн байгаа гэж байна. За эндээс ер нь спорт тал руугаа тоглох гэдэг шиг байна. Нөгөө эсрэг талдаа баатар пикэлж өгч байгаа болохоор аль болох ер нь алхад амархан тий ер нь алхад амархан эмзэг баатруудыг пикэлж өгч байна. За өргөжлүүлээд Мия пиклээ. За энэ талын пик болсон. За энэ яа. За guys хойлоо одоо чирхэндээ. За нөгөө талаас нь болохоор Диги, Москов, Зүшин, Рафаэла гэдэг пик орж ирсэн байна. Ер нь бол аруулаа бол нэлээд эмзэг төрлийн баатрууд байгаа гэж байна да. За тэгтээ Москов пикэлж өгсөн байна. Клинт пикэлж өгсөн байна бас. За тоглолт хийсэн guys. Анжелич мэд явдаг те. Мэд явдаг те. За одоо лайн давчих учраас одоо 2 мэд болчихсон. яа харахгүй Клинт XP-гээр явахаар боллоо. За нөгөө талаас болохоор одоо мэддээр 2 хүн байна уу? 2 мэд явчих. Тэгээд Рафаэл нааш. За тэр хавцаа байх шиг. За ер нь Зүшин ганцаараа мэд явахаар болж шиг байна. Ривал бас гэж байна. Рафаэл болохоор X-гүй тавсаа гэж байна. Диги флэм шоттой байна. За эндээс 2 спорт хамтдаа явж эхэлсэн ингээ айстэйгэр. За Клинттэй 1-2. За ерөн баг XP дээр дээлгч юм шиг байна да. За доор болохоор манай Москов нэлээ өндөр дэмэжийг өгж байгаа гэж яхаа нэлээ удаалсан. За хамтдаа станцчлаа да. Дээшээ явах хэрэгтэй юм байна. За яа харахгүй спорт болохоор хийлдүүлээд амд үлдчихлээ. За дээр бол яа харахгүй Зүшин ганцаарх нь болохоор урагшаага бол орж иж чадахгүй байх шиг байна. За эндээс first blood ороод ирлээ guys. За зөрүүлээд унгааж байгаа юм байна. Ер нь хоёр талын Рафаэланууд хоёулаа зэрэг унж байгаа юм байна. За дээрээс Дигийн унаад кил харьцаад 2-1 болоод ирлээ. Диги тоортон төрснөө флэм шотод алж явах юм. Слог нь панч сэрдүүд боо. За суппортод яа харахгүй илүү байна. За доор болохоор Москов Парма аваад Рафаэла тэрхэндээ зэрэгээ цэвэрлээд тоглож байгаа юм байна. За хэдүүлээ айтемуудыг харцгаа guys. За Мия бол шууд гутал авахгүй том айтемаас эхэлж байгаа юм шиг. За бусдууд нь бол тэгээд ер нь гутал аваад эхэлж байгаа юм байна да. Ер нь гэхдээ хөгжүүл хоёр талаас хоёулаа ер нь яг ланмаа үсэх юм шиг бол надад санагдаж байна.
Гэтэ блүү тим бол жоохон илүү байж магадгүй. Яагаад гэвэл 2 марксмен тавина. Хогама. 2 марксмен таваа болохоор за дээд гар бол марксмений 90 болчдөг байгаа. За эндээс гоё станцанд за фликтэй дамж гаад ясч байгаа юм байна. За өргөжлүүлээд Рафаэлыг нь хөөчлөө. За эндээс Флори нөгөө байхаа Флорины унгаж байгаа гэх юм. За мэддэр дайм болж байгаа юм байна guys. Эдийн таныг харцгаая. Тэр дийг айгүй бацтай яваад өглөө. Айгүй бацтай. За энэ дийг баг за бүр дөрөв гүүгээд орж байгаа юм. За эндээс зөвшөөнийг Флори унгаагаад тоглолтын багийнхан 4 дэх кил оруулж өгч байгаа юм байна. За доор болохоор бүшилж байгаа харагдаж байгаа Рафаэл болон Ми 2. За Паверын бүх голыг авчлаа. За хэдүүлээ голын харьцааг харцгаая. Хүний бие дотор орлоо. За тоглолтын хамгийн их голтой байгаа хүн Шинигами Флор юм байна. Суппорт нь багийнхаа хамгийн их голтой. За эндээс Килинтэй дахиад нэг кил орж ирлээ guys. Килинтэй 3 дахь кил орж ирж байгаа юм байна. За Флорын Найтмаа Килинтэй өгсөн байгаа юм байна. За дигээ дээгүүр ганцаах нөгөө нь бол тавар зодоол цуснд багсаал яваад байгаа юм. За Килин дэвэл хоёрын угаагаад авч та. За ер нь бол мид төвтэй тоглож байгаа юм шиг байна да. Бүлүү тийм их. За ер нь мидээрэл орчил гэж бодоод ах шиг байна. За дээдлийн лайныг бол бүр тэр чигээр нь хачиж байгаа юм байна. За Килид дабл кил. За Флори эндээс кил оруулж ирчтэй. Хүн амт байдгүйтэй үг нь бол за эндээс бүр powerful орж ирээд за фликертэй гараад ирлээ guys. Сэнгэнсэн бохны амттай ирч хүчийг сэргээх Lala брэнд. Тэгснэ буцаад орж байгаа. Над руу ороорой. Ороо таваатаа. За энэ хүн ч одоо бараг амтрах болоо да. Флори эндээс бүр амар сөн нөхөж өгч энэ. За дабл кил. Өгшлүүлээд трипл кил байна уу? За трипл кил дуурчлаад nice. Өгшлүүлээд бараг миник байгаа юм шүү дээ. За мэдийнхэн. Тэгээд Флори унгасан. Анхны таврыг авч байгаа гэж байна. За Рикала тарцгаагаа. За мид 5 болсон. Одоо тийг бараг тусламжаар ирэхгүй бол ер нь нилээ өгөөчлээ. За эндээс ганцхан нилээ гой орсон боловч тэгээд яхахгүй айлынхан өндөр дэмэжтэй байсан учраас ороод хөөд өглөө. За цэрэгтэй байна да. За хүслээ эндээс унсан. За яхахгүй манайхан тоглолтын ийлэг атгачихжээ. За бай. Дуусгая. Цэнхэр тимийнхэн бол гарцаа байхгүй илүү ихсээр байгаа очлоо. 2-3 Яа. За инхо цэнхэр тимийнхэн маань тоглолтын анхны ажлыг авч байгаа юм байна. 2 марксмэдэ тоглолоо. За энэ дундаас бол ДК буюу манай Клинт маань нэлээд өндөр дэмэжийг өгөөд тоглолтын инфи болж байгаа гэж байна. За тэгээд дараагийн геймд орцгоё. Let's go. За инхо 2 тоглолтод хэдүүлээ хэлцгээе. За let's go guys. За энэ удаа манайхаа өөрсдөө батаа сонгоцоож байгаа юм байна шүү guys. За ягарахгүй бүрэлдэхүүн бол нэлээд чанга бүрэлдэхүүн байна. За Натан Голд, Dyrot XP, Эдрамид, Алакор Jungle, Tigreal, Rom гэдэг ролоор тоглолцоож байгаа. Лайнаар тоглолцох юм шиг байна. За нөгөө багаас Dyrot, Tigreal, Trista, Zask, Hanabi гэсэн бүрэлдэхүүнүүд орж ирсэн байгаа юм байна. За ер нь бол хоёр тал хоёулаа Tigrealтэй, хоёр тал хоёулаа Dyrotтэй тоглох нь те. Rom болоо XP 2 бол адилхан батууд авах юм байна. За энэ тоглолт хийсэн guys. За өмнөх тоглолтноор болохоор манай цэнхэр багийнхан маань ялсан байгаа. Энэ удаа манай улаан багийнхан маань өшөөгөө авч чадах болоо гэдэг байх нь харцгаая. За эндээс Dyrot бол Jungle-а тусалж өгөх гээд байж байгаа юм байна. За энэ улаан багаас болохоор одоо Dyrot core явж байгаа юм байна. Цэнхэр багаас болохоор Alakart core явж байгаа. За мэддээр Zask болон Эдро хоёрын тулаан гарч ирэх нэ. За энэ бол айл талдаа дэмэжлээгөө. За эндээс Tigreal болоо Ната хоёр Hanabi нэлээд өндөр дэмэжлээд эхэлж байгаа гэж байна. Яг харахгүй нөгөө танкгүй байгаад байгаа болохоор жоохон дээрлгүүлэх хаягдах шиг байна. За эндээс Personal-уудыг Dyrot оруулж ирж байгаа гэж байна. За доор өргөжлүүлээд дайм болоод байгаа. За Dyrot нэлээд өндөр дэмэж оруулж ирсэн. За эндээс бараг эвтэйхэн гарсан. Dyrot бол ирлээ дээр яг харахгүй жоохон чангалтай. За орж ирсэн. Нэлээд өндөр дэмэж өгөөд байна та. Өрзрүүлээ цусаа нөхөд байна.
За унсангүй ямар ч байсан унсангүй. За доор болохоор мэддэр болохоор Zask бол хэлэхдээ. За Dairot өргөжлүүлээд ер нь бол Trislаг унгаагаад авч байгаа юм байна guys. Нэг тавхтын kill ярьцаад нэг Нанаас ч корто хийж байгаа болсон. За Tigreal хоёр Maximum-д туслахаа тавиад ирсэн. Эндээс Ната нэлээд өндөр дэмэж аваад ер нь бол одоо бараг Recall хахаа. Recall тийм болоо да. За эндээс Alucard Corn ороод ирсэн. За Gank орж ирж байгаа шиг харагдаж байна. За эндээс шууд Alucard дээлэх гэх шиг байна. За хэдүүлээ item-нуудыг харцгаа guys. За Alucard бол эхний item дээр Sky Piercer авсан байгаа гэж байна. За ер нь бол эхний item авахгүй л явж байгаа юм байна да. За эндээс Tigreal хүндээ тусгаад өгдөөсөн. За Ната үлдээд дарсан. За эндээс Hanabi унахад баттай болсон. За гол лайн дээр ер нь бол жоохон чангал байгаа юм байна да. За Alucard бол зөрүүлээд орж ирээд бүлүүгийн булаагаад авцсан байгаа гэж байна. За өргөжлүүлээд Zask руу орсон бол Zask өлтөө гээд амт гарчлаа. За Aether өргөжлүүлээд Dairot-ыг ургаагаад авч байгаа. Tigreal Flicker-д орж ирээд бацаад. За эндээс манайхан Tigreal-ийн янзын бацалд орж ирсэн. Хажууд нь Zask-тайгаа бүр комботчлоо. За одоо хоёулаа скиллгүй байгаа. Дээрээс нь доороос нь хүмүүс орж ирсэн. Dairot эндээс нэлээд өндөр дэмэж өгсөн. За эндээс Zask-ыг ургаагаад авч байгаа гэж байна. Tigreal Tower руу 2-ыг төрсөн. Дааж хүмүүс нь орж ирэх боломж байна. Trisla за Trisla унгаагаад авчлаа. Одоо энэ баг Tigreal за Tigreal унгаж ирсэн. Regenerate дагаад амьд үлдчихлээ. Trisla бас л гоё орж ирлээ дээ. За Hanabi тэр Gas-ны хитэн Tower-ын гол аваад татах гэсэн бодож татуулахгүй бол шиг байна да. За ягарахгүй татуулахгүй юм байна. За эндээс Натаны дахиад нэг kill орж ирж байна. За ийхүү багийнхаа 5 дахь kill хийж байгаа гэж байна. За тоглолт өргөжлсөн. За Trisla эндээс бол нэлээд лайфстайлтэй. За эндээс Aether за өргөжлүүлээ skill key болоо гэж бодсон чинь skillцэнгүй. За дээр дай болоод тоглоо. За эндээс Ната манайха илүүгээ мэдэрчээ guys. Ягарахгүй бүр амар хөндөр дэмэжтэй болчихсон байгаа дээ. 8 level орлоо. За танкинч явуулахгүй гэж байна да. За. Ийхүү double kill хийж байгаа гэж байна. 7 kill оруулж ирж байгаа юм байна. За эндээс Trisla болохоор Dairot-ыг зөрүүлээд унгаагаад авч байгаа юм байна. Ер нь бол наашаатай цаашаатай л байгаа юм байна да. Эндээс ultimate алдсан. Гэтэ бол бас Dairot бол нэлээд өндөр дэмэж өгч байна да. За эндээс Alucard болон Trisla хоёр хоорондоо үзэж байгаа гэж байна. Ер нь гэхдээ Alucard retreat-тэй болохоор төрөл авах бүрэн боломжтой. За эндээс Zask Aether-ыг унгаагаад авч байгаа гэж байна. За эндээс яг төрөл дээр яг юу болох гэдэг. За Secret Team-ийнхэн хүнтэй тусалсан. Gas retreat-д авах хэрэгтэй. За эндээс ямарсан Secret Team-ийнхэн маань төрөл авсан. За Alucard Sky Piercer-оор унгааж байгаа гэж байна. Өөрчлөлтөд Zask хойноос нь damage өгөөд идэг. За Tigreal Dairot-ыг түрээтгэлээ. За өгчлөлөө Dairot нь бас нисэд яваад орчлоо. Энэ Dairot яг ингэдэг юм аа нисэд яваад аваад идэг юм аа. За kill ярьцаа 16 11 болж ерөн бол Secret Team-ийнхэн маань жоохон илүүтэй яваад байна. За эндээс Alucard бүр Tower-т нь орж байгаа Zask-ыг унгаагаад өөрөө унж байгаа гэж байна. За доогуур бол Ната Dairot 2 level 2 авах гэж жоохон пүшлээл үзээд байх шиг байна. За бас тэрхэнтэй байна. Recall бас спамдаа байгаа гэж байна. Шинийгами. Нэг эсрэг 3 байгаад байдаг да. За барах юм байна. За хэдүүл item-уудыг гарцгаая. За айлтын Ната маань 2 дахь item авсан байгаа юм байна. Alucard бол Sky Piercer 18 авчихсан. Zask бас Sky Piercer авчихсан 17-той байгаа харагдаж байна. За ер нь бол gold line жоохон хэцүү байгаа гэж манай улаан тимийнхаас. Guys, супер өсөлтийн нууц Д болон Calc Bitminer баялаг супер өсөлт. Мэдээч guys, гүзээлцгэн жүрж болон энгийн гэсэн 3 төрлийн бохны амттай Сингэнсэн Лала заримгай дээр. Gold line. Гэхдээ Hanabi лет гарвалаас ийгүү. Dairot нөгөө бахан дээр. За эндээс дайм болох гэж байгаа юм биш үстэй. За эндээс Tigreal орж ирээд айгүй олон хүмүүс дээр орж ирсэн бод за хоёрыг бацсан. Хөргөжлүүлээд Trisla амар орж ирж за зөрүүлээд амар бацсан. За энэ бүр дайм бүр аимшигтэй болсон guys. Өг нь бол Secret Team-ийнхэн хамаагүй илүү их хэлсэн боловч тэгээ зөрүүлээд айгүй олуулаа байсан учраас улаантай их маань зөрж байгаа юм байна. Зөрөөд дайна авчлаа. За Dairot Натан руу явж орж байгаа гэх юм. Нилээ улаасан за унсаа. Гарахгүй Натан хөгшлөөрөө илүү байгаад байгаа л да. Яг бэжигээ тагчаа. Түүний дайм бас л үзүүштэй дайм боллоо. Би хүртэл одоо каст хийж амжихгүй шүү дээ. Тим урдан хүмүүс скиллтэй хийцгээдэй гэж байна. За Натан Hanabi-гийн араас нь ороод ирлээ. За бүр хөөгөө төглөө энэ одоо.
За ультимейта дараад за яа харахгүй бүр амар дэмэжтэй болчихжээ guys. Одоохондоо бол энэ Натаныг дийлэх хүн баг доороо гарч гарч ирэх болоо да. Чин голны 3000 хүн баг голтын зөрөө гаргачихсан байгаа юм байна. За тэгрэл хоёр тэгээд хоорондоо туулсан да. За зөрүүлээд ультимейт даарсан. За эндээс фликертэй амар батсан да. Араас нь хүмүүс нь орж ирэл байна. За Заскиндээс унгаагаад авсан. Заск нэлээд өндөр дэмэж оолж ирсэн. За тэр Натан бол яа харахгүй. Натан бол яа харахгүй илүү байна guys. Натан бол яа харахгүй илүү байна. Уг нь бол хоёр талын тэгрээлүүд айгүй гоё баццаагаад байна. Тэгээд араас нь яг орж байгаа хүмүүс орж байгаа комбонууд жоохон болж өгөхгүй байгаа болов уу гэж харж байна. дотроо маргаалтахгүй guys. За Натан бол тэр яа харахгүй бүр амар өндөр дэмэжтэй болчихсон. Одоо баг хэнийг ч алхаар баг өндөр дэмэжтэй болчихсон байгаа юм шиг байна да. За одоо тулаан таймийнхан маань лед гарах гэж үзвэл одоо яадаг юм бол тоо. За лорд цэнхэр таймийнхан маань авч байгаа юм байна. За ханапиг бол нэр 2-3 цохол хатаа хийчихлээ. За өргөжлүүлээд Натагийн дабл кил. За алкот эндээс дахиад нэг кил орж ирж байгаа юм байна. За тэрийг нэлээ өндөр дэмэж авсан. Эндээс цухтаж чадах уу? Яа за ямарсан амт гараад ирэхгүй гэсэн чинь яа амт гарсан. Натан ч ааштай. За тэр хооронд дайраад доогоор нь бүшилж байгаа гэж байна. За ямарсан тоовыг төслүүлчлээ. Одоо дээдлийн тоовыг төслүүлэх хэрэгтэй байгаа юм. За Натан бол эндээс шууд ультимейта дараад 2 тооврын гол аваад ирлээ. За энд бас арайч бас за таавар санаад гэж байгаа юм байна. За араас нь дайраад нөгөө хүнээ аврах га дараас нь орсон юм шиг. Хүй ямар амар ультимейт аваад ирв. Талцтай бахна алаа ишлээ. За энэ улаан тимийн 3 хүн унаад өглөө. За энэ бол лорд дэвхэхэд бол асуудалгүй юм шиг байна. За горд гэнэ лорд. За энэ тесрэлт бол лордын дэмэжийг бүр тэр лордын цусыг бүр амар авдаг. Тавын бас теслүүлж лорд оруулсан бол бас лорд нөө жоохон удаан тэсэг байсан болов уу гэж бодож байна. За энэ далхакарт бол айлын бүлөг аваад 2 бафтайгаар хоошилж байгаа юм байна. За хэдүүлээ голдын харьцааг харцгаая. За голдын харьцаа уг нь бол 2000 голдын зэрэгэл байгаад энэ яг Натан яг голд илүү гарсан болохоос биш хүмүүс бол яг баримжааны голдтай байцгааж байгаа юм байна. За эндээс яа алкотод баригдсан да ультимейта дарсан. За алкот эндээс явуулахгүй гинэ. За эндээс заск шууд ультимейта дарсан. Алкот за зугтахгүйгээ шууд үзгээр шийдсэн. За үзээд бүр алаадглөө. Алкотын дабл кил. За эндээс ч одоо найраа байхгүй хаа. Унж байгаа юм байна. Тэр хооронд Натан улаан тимийн Треслаг унгаагаад өөрийнхөө 15 кил, алкот өөрийнхөө 11 килийг оруулж ирж байгаа юм байна. За дээгүүр тоовор ерөн бол жоохон эвгүүцэн. Дээгүүр тоовор бараг уунч магадгүй болсон. Натан шууд энэгээр ультимейт оруулж ирээд ханапиг унгаагаад өргөжлүүлээд тэгрээл рүү дайраад байгаараа гэж байх. За бүр заасгүй унгаагаад авлаа. Өргөжлүүлээд бүр трипл кил хийгээд гэлээ. За миник одоо байгаа биш үстэй. За тэгрээл нь гой базаж өгсөн дөө. Яа Винченс дарж Натан өөрийгөө дэмжлээд байна. За мин яг сэвж дуурайд ирлээ guys. Натаны сэвж орж ирж байгаа юм байна. За ийхүү. Манай цэнхэр тимийнхэн маань 2 тоо очоод 2-0-оор тоглолтыг дуусгаж байгаа юм байна. Бүр сэвжээр дуусгаж байгаа юм байна шүү guys. За баяр үргээ. Йоо. 20 кил хийж дуусгаж байгаа юм байна шүү. Кальц, Д витаминаар баялаг супер суу, супер өсөлт. За энэ 3 дугаар map гарч байгаа юм байна guys. 3 дугаар map дээр хэдүүлээ draft pick буюу ээжлээд баатруултаа сонгоод мөн баатар баддаг сонгож байгаа юм байна. За манайхан бэлэн бол ready өгч зүгээрээ guys. За хэдүүлээ хэлцгээе guys. За энэ удаа өөрсдийнхөө дуртай баатрыг ээж дараалалаар сонгоцсон доо. Одоо гол нь адилхан баатар авах боломжгүй. Хоёр тал хоёулаа 3 баатар бандах хэвээр. За энэ удаа ямар хуу баатрууд гарч ирээд ямар хуу тоглолт болох юм бэ? Харцгаая да. За эндээс цэнхэр багийнхан маань хамгийн ихний бан дээр гөлөг бандж байгаа гэж байна. Гөлөөч бас яхаарахгүй бандуулах хэрэгтэй баатартай амар баатартай. За зөрүүлээд Белеркийг бандж байгаа гэж байна. За Белерк болохоор Максменуудын эрлэг. За цэнхэр тимийнх маань 2 дахь бан нь болохоор Себер орж ирж байна. Түрүү 2 тал хоёулаа даяат авч ирсэн. За эндээс манай цэнхэр тимийн маань түрүүний сэвж хийдэг залуу юм байна.
пик орч ирэх нэ. За Марксмен пиклэх юм шиг байна. Ерөн бол Марксмен харуулдаг тийм гол лайн явах байгаа юм шиг байна да. За ганцоотой switch хийгээд Ханаби оруулж ирж байгаа юм байна. За эндээс Cyclops-ыг за пиклсэн guys. За энэ дээр бол Ханаби бол айгүй зүг болов гэж бодож байна. Ягаад вэ гэвэл Ханаби бол стандартгүй пассив нөөцсөн байвал стандартгүй. Тийм болохоор бас тэгрэлийн ультимейтээ суцгаад гарах боломжтой, төрүүлэхгүй байх боломжтой гэж бодож байна. За эндээс Secret Team-ийн 2 болон 3 дахь пик дээр Kimi болон Zushi орж ирж байна. За өргөжлүүлээд улаан тимээс S оруулаад Johnson пиклж байгаа гэж байна. За танк Johnson-тай явах юм байна. За манай Johnson ч өгнө бол машин болоо явдаг да. Өргөжлүүлээд гүүхэн гиндэ. Машин болоод гүүхэн гиндэ guys. За хоёрт бол хоёулаа 3 дахь бангаа хийсэн. За Secret Team-ээс болохоор 3 дахь бангаа Alpha гэж бандж байгаа гэж байна. За улаан тимээс бол 3 дахь бангаа Tamos гэж бандж байгаа юм байна. За улаан тимийн эхний пик, эхнийг нэ 4 дахь пик Martis. За Martis Corto тоглож байгаа юм байна. За Martis Corto тоглож байгаа юм шиг байна шүү guys. За Secret Team-ийн сүүлийн 2 пик. За CC пиклж байгаа гэж байна. За ерөн бол Secret Team-ийнх маань эндээс харахад бол айгүй хөдөлгөөнтэй баатууд байна. Амар хөдөлгөөнтэй баатууд байгаа дээ. За бүр Исэн шоод ирээд бүр хөдөлгөөнтэй баатууд болох юм дээ. За Гүшэ Алакар. За энэс бол Core орж ирэх юм байна. Дейко бол яхаар Core орж ирэх юм байна. За Исэн ши харуулаад Алакар дараа. За Алакар та пиклж байгаа юм байна. За энэс улаан тимийн сүүлийн пик. Ааргүй сарагдчих жоох чинь. Ин. За энэс бол XP явах юм байна. XP явах юм байна. XP явна гэдэг чинь бол одоо CCT явна гэсэн үг. CCT яг ямар хөө батууд. Тэгээд тэгвэл за энэс Argus пиклж байгаа юм байна guys. За спелүүдийг хэдүүлээ харцгаая. Тэгээл фликертэй, Kimi фликертэй, Zushi-man спринттэй, CC-man фликертэй байгаа гэж байна. За зөвлөлд болохоор Cyclops фликертэй, Hanabi Inspireтэй, Johnson Winchester-тэй. За инхүү гол тоглолт хэлсэн guys. За Максимэд бол гол лайнаар явах хэрэгтэй байгаад байгаа. За эндээс ганцаа маань Inspire-тай л гэж байна шүү. За эндээс нэг эсрэг 2 хийх юм байна да. Кимиг бол жоохон дээрлэхэд ихэж магадгүй юм байна. За анзаа бол нэгдүгээр скелет дүүлээд аваад хэлж чээ. За эндээс яхахгүй Ханаби нэгдүгээр скелет дашууд стандарт шилдтэй байхдаа стандартгүй. Тэр нь аль дээр харагдаж байна. Кимигийн төрөний скел бол стандартыг скел байдаг. За мид дээр Zushi болон Cyclops гоё. За тэгрээл нь мидтэй туслаа яваад байгаа юм бах та. За ерөн бол тэгрээлэг Корто тусалчаа. Тэгээд буцаад ерөн гол лайн руу ирж байгаа гэж байна. За энд CC яа за Argus-ыг ерөн ургаагаад аваад тоглолтын first key тэнд ямар жоохон тустай амьдч guys. Зурцлаа. Argus чүт жоохон тустай амьдчлаа шүү. За эндээс бараг Shinigami тоглолтын first kill-ийг оруулж ирэх юм болов гэсэн. Маанаагүй олцоо. За яа бас гоё. Гоё дэм болж байна да. Хоёр талд хоёулаа гоё дэм болж байна да. Амаа үзэж байна да. За эндээс шууд Martis орж ирээд Максимын унаахын болоо гэж бодсон чи тэгрээл бүр хүний амар гоё авчлаа guys. За өргөжлөлөө Алакар орж ирсэн. Хоёр талын кор хоёулаа үлтээ ороогүй болохоор бас нэг айхтар бас дэм бас орж ирэхгүй байна. За Argus улсын хүчтэй түгээд ирсэн байгаа гэж байна. За тоглолтын first kill-ийг маань Zushi оруулах гэж гисэн байгаа даа. За эндээс Kimi бол нэлээд өндөр дэмэжийг өгөөд байгаа. За яарч байсан. Johnson-гийн олонгаагаад авсан. За эндээс Martin шууд Максимын бүлээ double kill хийж байгаа. Тийм өгсдүүлээ triple kill хийх боломжтой байна да. Яа triple kill хийгээд унсан. Зөвлөд Alakart-ос double kill хийгээд ерөн бол хоёр талын core хоёулаа нэлээд дандуур гэж байна. За kill ярьсан. Ямар муухай хэлдэж байна. За Martis Skypers төрүүлж эхэлж авах шинжтэй. За Alakart ч гэсэн бас эндээс харахад Skypers төрүүлж авах шинжтэй байх шиг байна да. За дахиад дээгүүр ерөн дээгүүр айгүй их дайм болж байна да. За эндээс Zushi унаатсан. Яа Kimi нилээд өндөр дэмэж аваад идлээ. За Cyclops эндээс Kimi унгаагаад тэгрээл ба нилээ айгүй байдалд ороод ирсэн. Танк наашэр марах юм аа. За улаан тим маань энд бол дайна бүр өөрсдөө нэг ч хүнээ алдахгүй 100% авчлаа. За өргөжлүүлээд төөртөл зодож байгаа юм байна.
За Argus бол эндээс шууд урагшлуудаа дэ ийгээд ихэсэн. Ультимейтэд даацсан. За эндээс Argus амьдрах ямар ч боломжгүй болсон guys. За Argus унасаа. За ямар ч Argus унжаа хооронд нь манай Martis газ очоод төртл авчлаа. За эндээс бас Johnson давхиж байгаа гэж байна. Martis-тайгаа явж байгаа юм байна. За эндээс хаана юу мөргөх нь вэ? За мэд дээр ямар ч сан дай болох юм шиг байна. Мэд дээр 3 хүнийг мөргөдлөө. Өргөжлүүдэд Martis яа скил ийгээд орсон болооч эндээс баг бүглээд авчлаа. За өргөжлүүдэд бүлэлт байна уу? За өргөжлүүлээд double kill хийж байгаа гэж байна. За бүр triple kill дуургаадглаа. За арайч бас triple kill-гээд амьд гарч ийн гэж байхгүй юм шиг байна. Ингээ хэдийтэй болцсон байгаа юм байна да. За gold mold-оор бол ягарахгүй улаан ТV Marksman, Hanabi man нилээл болчихсон байгаа гэж байна. Яагаад тэрээд байгаа юм бэ guys? Тэрчлэхгүй шүү. За kill-ийн харьцаа 6-11 болж өөрчлөгдсөн. Ер нь бол улаан ТV-ийнх маань илүүгээ авчихсан байгаа. Gold-ийн харьцааг ер нь бол 2k gold-ийн зөрүүтэй болгочихсон байгаа юм. За Alakot эндээс орох нь уу яах нь уу? За ультимейтэд даарсан, stand болсон. За ямар ч байсан Cyclops-ыг бол унгаад авсан. За өргөжлүүдэд Martis бүлээд эхлэв. Ой буцаараа. Ой тайд буцаарай наад. Өө за өргөжлүүдэд бүр double kill хийх боломжтой. За бүр triple kill дуургадлаа. Яа. За бүр минь яг дуурах юм биш үстэй. За түрүү ультимейтээр хүн алааг болоо ультимейтийнх нь өргөжлөх хугацаанд бол байх болчихсон байгаа. Энэ бол байсан бол бас минь руу бас дайрч магадгүй л байлаа да. Оо санамжийн хэсэг guys. За програмуудын хамгийн том нууц зэвсэг та нар юу гэж бодож байна guys? Энэ бол амралт, ус болон хөдөлгөөн. Хэрвээ би чинь ядрахгүй байвал оюун чинь одоо илүү хурц ажилладаг гэсэн үг. Одоо илүү сайн төвлөрч чадна гэсэн үг байхгүй guys. Тоглоомоо хайрладаг шиг өөрийнхөө биеийг ч гэсэн маш сайн хайрлаж явах хэрэгтэй. За болсон. Одоо хэдүүлээ тоглолтонд орцгоё. За эндээс бол Martis man Skypers-ээр авчихсан. Тэгснээ 9 киллтэй одоо бүр Skypers-ээр 50 болчихсон байгаа. За ороод ирлээ. За 3 эсрэг 1. За эндээс CC гарах уу. За Alakot хүндээ бүр амар тусалсан. Johnson эндээс хойноос нь танк нь мөргсөн боловч тэрэл нь түрээтлээ. За Martis бүлээд тэглээ. Ямар амар өвчмэдүүд орж ирж байна. За тэгрэлийг одоо хойшлуулж байгаа дахиад бүлчих байх та. За triple kill дуурчлаа guys. Ийхүү Martis-ийн man 12 kill орж ирж байгаа юм байна. Багийнхаа 12 kill-ийг оруулж ирж байгаа юм байна. Argus шууд эндээс дайраад доод ирж байгаа гэдгийг за ультимейтэд дараа даймд үлдчихэж байгаа юм болов. За баг одоо эргэж хараад орох болоо да. Ультимейтэд эргэхгүй дараа л чих шиг боллоо да. За тэглээ. Яа. За өргөжлөлөд орсон. Яа, за Johnson гоо тушаачлаа да. Эндээс Johnson амьд гарах боломж байна уу? Яа, за байхгүй байна. Зүшинд бол байгчих юм байна. За эндээс Martis бүр амар гой байрлалаар одорсон. За эхний kill. Өргөжлөлөд төвөө явсан. За эндээс Cyclops-ны kill-ийг авчиж байгаа юм байна. За double kill, шууд triple руу гүйсэн. Martis хажууд нь тэгээд ультимейтэд дагаад kill хийчихвэл амар хурдан хөдөлгөөнтэй болчихдог байгаа. За эндээс Miniac ер нь бол дайхгүй гэж бодож байгаа юм байна. Ер нь бол safe байгаа юм байна. За эндээс мэдим бол power on найдварч болсон guys. За энэ удаа бол манай улаан багийнхан маань нилээн хүч төр орж ирж байна да. Нилээн хүчтэйгээр иргий ирж байна да guys. Ор. Би хойноос нь орж ирж байгаа гэх юм. За Kimi бүлэт гэлээ. За Argus эндээс ультимейтэд дарсан, Inspire дарсан. Даанч Inspire дарсан, ультимейтэд дарсан багт нь баригдахгүй. Яа. Argus ч одоо ганц хэцүү зүйл нь тэр шүү дээ guys. Ультимейтэд дараад Inspire дарахад хүмүүс бүгдээрээ зогтоод байдаг юм да. Тэр л жоох хэцүү. Яаш юм бол яг үзэл бас Argus бас нэлээд үзэн дээ. Сайн шүү манайхаа. За эндээс бол Tigreal маань Athena авах гэж байгаа гэж байна. Johnson бол Dominance Ice авах гэж байгаа юм шиг байна. Argus бол 2 item авчихсан байгаа. За эндээс Martis маань баг 4 дахь item авахсаа дуусчих шиг байна да. Энэ дээр одоо ямар item авах гэж байгаа юм бол Antico авах гэж байгаа юм болов? Ер нь бол жоохон махархаа шийдэж байгаа юм шиг байна. За Kimi бол эндээс Holy Crystal аваа босгоод авсан байна. Holy Crystal ч одоо хамгийн өндөр damage үүдэг mage item шиг байна. За лорд руугаа. Лорд явж байгаа шүү. Алталж хожих юм бол боломжтой байгаа. За эндээс Kimi-гийн skill өөр нь гоё орж ирсэн таач. Байсангүй дээ. Яа. За Cyclops эндээс CC-гийн бариад авчих юм байна. Хөдөлгөөнтэй баатруудыг бол CC-гийн
Ультимate СС гэнэ. Хөдөлгөөнтэй баатуудыг бол Cyclops-ийн ультимate бол нам барьж байна. Эндээс башин дөрүүлээ байгаад байдаг. Энэ дээр одоо яг дай ичээд Lord орё гэж бодоод байгаа юм болоо. За ер нь бол Lord одоо эхэлж байгаа юм байна. Alucard-ыг бол тэнд байгаа гэж бол төсөөлөхгүй байгаа болоо. Тэг Alucard-ыг хараагүй л дээ хараагүй. За тэгнэ тэр Alucard эвгүй орж ирэхий болоо гэсэн араас нь хүн нь авраадлаа guys. Цэнхэр тим юм байна. Корнус болохоор одоо улаан тимийнх маань Lord аавна гэдэг бол айгүй асуудалгүй болоо гэж бодож байна. Өнгөснөөс дуудаараа гарч ирээд ах юм аа. Ганцаараа байна гэж харахаар. За CC-ээс орж үдсээд Lord авах гэж бас үдсэл ах шиг байна. За энэс тэгрээ Lord-ын хоёрыг батсан. Араас нь нь бол зүшин дэмэжлээд байгаа. Аргс үлдээд татсан болохоор дэмэж авах байгаад байна. Джонсныг алсаа. Яа. Уг нь бол нас Lord-тойгоо нилээ фойлдлоо штэ яс. Энэ чинь ахгүй юу? Хоёр шүү манайхаа. Нилээ фойлдлоо. Хоёрын унгаалаа. Дааш тэгээд Мартис байна. За одоо болно гэж унгааж байгаа юм байна да. За Alucard бол эндээс унгаач болов гэж бодоод ах юм. За тэгэлгүй яах вэ? Эндээс Kimi юм байна. Анхны кил нь орж ирж байгаа юм байна. За Lord авчихсан байгаа. За машина олсон. За хэнийг яаж мөрөх вэ гэдгийг сонирхолтой байгаа юм. За зөвшөөний мөргийг гэж бодоод өгнө дөрүүлээд татсан боловч хаамар өгчлөө. За Johnson яа за. Тэрийг бол цогтолох юм байна. За Kimi ультимейт хийсэн ган Johnson дээр бол за Johnson бол явуулахгүй байна. За энэс өгслүүдэд өөрөө нэлийн өндөр дэмэж авсан. Мартис орж ирээд дабл дотглоо. Мартис дабл дотглоо guys. Улаан тимийнхэн маань Lord авчихсан байгаад байгаа. Дээрэс нь одоо CCTV бүх хүмүүсийн унаачглаа. Одоо энэ бол тоглолтоор ойлгомжтой болоо гэж харагдаж байна. 10 секундын дараа төрнө гэж байна. За Lord-тойгоо ороод баг дуусгахар хугацаа байна да. 5 секунд, 4 секунд. За энэ тоглолт дуусчээ guys. За улаан багийнхан маань эцэст нь хожлоо. Зүгээр шүү. Тэгээд хоёр ярьсан байна шүү дээ. Хоёр нэгтэй боо 3-аар. За хоёр тал хоёулаа мундаг байлаа guys. За энэхүү улаан баг болон цэнхэр баг маань үзээд цэнхэр багийнх маань 2-1 харьцаатаагаар энэ тоглолтыг дуусгалаа. За тэгээд ямар ч өнөөдрийн хан тоглолтыг хамт үзсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Хамт тоглосон хүмүүстээ бас бүгдэнд нь баярлалаа. Тэгээд хөтлөө явуулсан кастер саяраас байлаа. Баярлалаа. Баяртай үзэгчтэй. За манайхан бол алсан биз дээ. Бондо нэг цогч. Бүгдээрээ мондо тоглолоо гоё тоглолоо шүү дээ. Таглал өссөн шүү дээ Йоо, манайхан айлч амар шүү дээ. Лагвэс айлын баг. Эхнийх дээр нөгөө тал бидэнд баатар авч өгсөн болохоор бидэнд маш муу баатар ирсэн. Тим ч учраас манай баг уучраа болохгүй гэж байгаа л ялагдчихсан. За манай carry юугаар тоглолоо? Savage хийгээд байсан. Натаагаар тоглосон амар байсан. За багийн сэтгэлийн хувьд ямар вэ? Яг нэг айлгаа өрөвдөөс сүүл тоглолтгүй батраа. Хоёр хожицсан юм чинь тий. Ер нь бол миний бодлоор бол манайх арай дагуу байсан байна. Нэм мосор ах ер нь бол сайн тоглосон гэж үзсэн. Айгу зохион байгуулалттай байвал. Шинэ зүйлээ сурч авсан яг багийн ажиллагаа ер нь хамгийн чухал юм байна да. Яг одоо ухаар одоо давталгээд яг тэр зүйл дээр бол манай багийн айгу сайн байсан гэж бодсон. Нэр төрийн нэг юм. Ингээд нэр төрийн нэг бас 3-0 ч гэсэн муухай шүү дээ. Хаасан цаа. Яг үгүй бах. За манай алтак болохоор багийн ажил хийгээл яваад заагаал амар 50 болоод байна. Ууралж байгаагаа ингээд нэг танк нь хаана байна гэж хэлэхгүй амар тийм 50 болоод танк нь хаана. Яг тэгэж ярьж яваад байгаа байхгүй. Би бол угаасаа амар чирүүллээ багийнхандаа тий. За манай багийн хувьд бол ер нь бүгдээрээ ер нь сайн хүмүүс байлаа. Тэгээд би арга хамгийн их чирүүлсэн нахаа. Тэгээд хамгийн их төлөвлөгөө комбиг зөхөөжсэн нь ер нь бол одоо хоёр талд сууж байна. Багийн өстөж их зөв өдөрцөн шүү. Баярлалаа. Яста мундаг байсан. Тэгээ ер нь бол зөндөн сайн нэгдсэн юм. Яг багаараа яг өөрсдийнхөө ажлыг хуваалж аваад ер нь л нэлээд сайн явжсэн. За хамгийн сэтгэл тоногсон хэсэг саяны тоглолтын дээр юу вэ? Манай багийнхны хувьд. Юу вэ? Ер нь ялчгүй манай өөний трик хийж байсан. Голоор зүүнээ утсан чи юу болоод гарч вэ? Техникээс адил болоо. Уус нь яг хожоод явжсэн чинь манай багийн хүн
гинт гараа авцсан. Нөгөө техникээс хатлаас болоод. Тэгэл би Хойч чивс тэр үед нэр. Голоор нэггүй ингээд айлын үнэ гараа авчиж байгаа юм. Шууд таврын дундуур гүг авчихсан те. Бид та болохоор яг багаараа сайн ажиллаж исэн чинь манай найзын утас нь гараад яг дүүн аккаунтаар нор тоглож таарад. Тэгээд тэр алдаанаас уулзалт манай хожигдсан баг та. Одоо дүүд очил чи манай багийг хожид болчлаа. Дүүгээ битгий зодоорой. Рэчл ороод тэгэл ялсан та. Ясаа. Гойлэн. Тэгэл манай нөгөө сайн тоглодог ах нар сайн тоглоод тэгээ бид нар нэг ардаас нь орж ялаад тэгэл ялсан да. Бид хоёр чинь Discord-оор найзсан тий. Аха. Одоо холбоотой байна дүүтэй бичлэг инээ. Амар гоё. Ялагдсан гэсэн гоё л. Арай ч нөлөөр ялагдчихаагүй. Нэр төр ихтэйгээ байсан. Тийм ээ, бас нэгдэг байсан. Тэгэхээр гоё цагийг хамт өнгөрөөлөө. Тэгээд найзуудтайгаа тоглож байгаа юм шиг үнэхээр гоё дотносоо тоглож чадсан гэж бодож юм. Тэгээд нэлээд хөөрхөн дурсамжийг бүтээсэн байна. За тэгээд ийм мундаг хөөрхөн дүүнэртэйгээс бүтэн нэг өдрийг ингээд зарцуулаад тоглоход үнэхээр сайхан байлаа. Ахын хувьд бол ер нь хизээч мартагдахгүй сайхан гоё дурсамжтай өдөр боллоо. Хоёр ахтай харин нэг өдрийг хамт зугаатай өнгөрүүлсэнд маш их баярлалаа гэж. Би Мэдлийн ахтай дахиж уулзаж тогломоор байна. Би Мэдлийн ахтай Discord-оор найз болсон. Тэгээ баярлаа хаа. Би энэ тоглолтын дээр олон шинэ найзуудтай болж дуртай ютубертайгаа ч уулзсан. Урилгыг аван бид эдтэй тоглосон маш их баярлаа. Хамт тоглосон найзуудаа баярлаа хөгжилтэй байлаа. За тэгээд ийм сайн хүүхдүүдийг бас шагнаад Ice Mark-ийн ах эгчнараас нь бүтээгдэхүүний дээж өгсөн байлээ. За тэгээд та бүхэнд Ice Mark-ийн зарим минутаас өгье. Ice Mark компани. За баруугаар талаас нь. Баярлаа. 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 За тэгээд одоо нөгөө хүүтэн сэрүү орж ийн тэгээд та хэд манаас сайхан давталгаа дэмжээрэй. Баярлаа. Айгуу баярлаа. Баярлаа. Өнөөдрийн дугаарын челленж надад бас айгүй их таалагдлаа. Та бүхэн бас үнэхээр их зөвлөмөр байна. Та бүхэн ингээд найзуудтайгаа баг бүрдүүлж жагаад би биенийхээ те багийнхаа одоо ингээд тоглох характерыг сонгож өгөөд ингээд өөртөө хүрээ сорилт тавиад үзцгээгээрээ дараагийн дугаард ямар зочид ирэх бол ямар сорилт биднийг хүлээж байгаа бол түмээ надтай дараа 7 хоногийн яг энэ цагт эргээд уулзцгаая.